За сайн байцгаана уу та бүхний өдрийн мэндийг хүргэе. Уртсын орчуулд сурдаг бичлэгнийхаа 2 дахь цувралыг эхлүүлэхэд бэлэн болоод байна. Намайг өмнөх цувралаа оруулсан чинь яагаад бичлэг хийхгүй байгаа юм бэ? Бичлэг өргөлүүлж хийх юм уу гэж зөндөх миний Instagram хаяг руу чат бичсэн. Энэ бичлэгийг мань хүлээж үздэг та бүхэндээ маш их баярлалаа. Та бүхэн намайг өглөө болгон 5 цаг зэрэг англи хэл дээр academic гэсэн уншаад дундаас нь шинэ өгцөжилдэг групп явуулгыг мэднэ. Тэгээ бид нэр тэнцээ эсэгээ орчуулаад дундаас нь мэдхгүй дүрмээ ярилцдаг байгаа. Тэр группт маань сар болгон 100 гаруй хүмүүс орж ирдэг. Намайг тэгээд англи хэлтэй холбоотой бичлэг хийхээр л хүмүүс тэр группт маань асууж орж ирдэг байхгүй юу? Тэгээд тэр группийнхаа бүртгэлийг авахтаа болохоор би өмнө нь яадаг байсан бэ гэхээр Google форм бөглүүлээд гар аргаар мэйл явуулаад Discord группс гэдэг ер нь бүхий л ажиллагаа гар аргаар тэгж явуулдаг байсан. Ер нь бол community ус гэж болдог зөндөө олон гадаадын вебсайтууд байдаг ч гэсэндээ та нарын хувийн мэдээллийг тэгж гадаад вебсайт руу ерөнхийдөө өгөх сонирхолгүй байсан байхгүй юу? Тэгээд энэ сараас эхлэн манай өглөөний уншлагын маань групп маань тусдаа Монгол вебсайт дээр бүртгэлээ авдаг гэсэн байгаа. Монголчин дижитал бүтээгдэхүүн болон сургалт явуулж болдог платформ нэгдсэн. Тэрний хамгийн анхных нь хэрэглэгч нь манай өглөөний уншлагынхан болж байгаа. Тийм учраас энэ баяртай мэдээгээ та бүхэнтэйгээ хуваалцах гад би ерөөсөн англи хэлтэй холбоотой бичлэг чадахгүй байсан. Асуугаал ороод ирэх юм бол би та хэдэд ямар нэгэн линк ингээ бүртгэл авч чадахгүй. Тийм учраас жоохон хүлээлгэж жагаад яг вебсайтаа бэлэн болонгууд нь та бүхнийг аль болох хүлээлгэхгүйгээр хэрвээ энэ сарын эсэлтэнд дамжааг байх юм бол дараагийн сарынхаа эсэлтэнд нь урьдчилж бүртгүүлээд хүлээж авч болохоор тийм платформтой болох гэж ерөнхийдөө хүлээж байсан. Тэгээд та бүхэн маань энэ сарын бүртгэлд амжиж бүртгүүлэхийг хүсэх юм бол доотлын description хэсэгт маш амархан өөрийн аккаунтаа үүсгээд манай community-д нэгдэх боломжтой байгаа шүү. Түвшин арай хүрэхгүй байх. Би анхан шатны дүрмэж мэдгүй гэж хүмүүс маань байх юм бол манай анхан шатны 100 мянган маань ч гэсэндээ энэ сард явагдаж байгаа. Энэ сар айгу өрмөц сарга цагаан сарын амралт огцож байгаа. Тийм ч учраас хэдүүлээ цагаан сарын амралтын даагуур дуусгаар нийт яг 21 хоногийн уншлагыг энэ сар болол зарлаж өгсөн байгаа. Хоног нь богинохон сонсогдож байгаа ч гэсэндээ ямар нэгэн амралтгүй яг 21 хоног тасралтгүй өглөө болгоно 5 цагаас ирнэ гэсэн үг. За тэгээ бүгдээрээ бичлэг рүүгээ орцгоё. За bird migration гэдэг сэдэв болохоор шувууны нүүдэл гэсэн үг байгаа шүү дээ. Тийм учраас бүгдээрээ хамгийн ихний өгүүлбэрийг өнгөрсөн хичээл дээрээ орчуулчихсан. Эхний өгүүлбэрээ хальт зэрэгээ тэгээ дөрвөлжлүүлээд уншаад байв. Migration is the regular movement of animals between their breeding grounds and the areas that they inhabit during the rest of the year гэдэг юм өгүүлбэр байсан. За энэ өгүүлбэрийг хэдүүлээ юу гэж орчуулсан бэ гэхээр за ий сараад ирчихсэн юм чинь энэ маань migration нүүдэл болоо цэг юм аа гэдэг өгүүлбэр юм байна гэж тодорхойлчихсан байгаа. Migration is нүүдэл болоо за regular movement of animals гэхээр амьтдын энгийн хөдөлгөөн гэжлээ тийм ямар тач тэгэнгүүтээ энэ between and гэдэг дүрмийн талаар хэдүүлээ ярилцсан. Between and гэх юм бол as хүртэл гэсэн утгыг илэрхийлдэг гэж ярьсан тий. Тэгээ between гэдэг маань and гэдэгтэй хамт хэрэглэгддэг. Жишээлбэл between 2010 and 2020 гэх юм бол 2010-оос 2020 он хүртэл гэдэл орчуулж гэж ярьсан. Their breeding grounds гэхээр тэдний үржлийн газар as and за and-ийн араас орж ирсэн юм болохоор хүртэл гэдэг маань байгаа шүү дээ. Тэгэхээр the areas that they inhabit during the rest of the year жилийн үлдсэн хэсэгт амьдардаг талбай хүртэлх амьтдын энгийн хөдөлгөөнийг нүүдэл гэдэг юм аа гэдэг өгүүлбэрийг хэдүүлээ орчуулчихсан байна. За тэгсэн чинь many types of animals migrate but bird migration in particular has fascinated by observers for centuries гэж. За энэ өгүүлбэрийг хэдүүлээ харах юм бол өмнөх өгүүлбэрийн бүтэц маань ямар өгүүлбэрийн бүтэц байсан бэ гэхээр энгийн өгүүлбэрийн бүтэц байсан. За тэгвэл хоёр дахь өгүүлбэр маань биднэрт айгүй гоё жишээ олж ирж байна. Ямар өгүүлбэр вэ гэсэн чинь нийлмэл өгүүлбэр. Нийлмэл өгүүлбэр гэх юм бол яг л сонсогдож байгаа шиг нийлмэл гэж байгаа юм чинь хоёр өгүүлбэр нийлчихсэн байгаа гэсэн үг. Тэгэхээр бид нар нийлмэл өгүүлбэр гэдэг маань юу вэ гэхээр монгол хэлнээс ч гэсэн нийлмэл өгүүлбэрүүд байдаг тийм үү? Жишээлбэл би сургуульдаа явчаад хоолоо хийж идэв. Хоёр тастай үйл явдал болж байна тийм үү? Би гэрээсээ гарч байхад дүү гэрлөө орж ирэв. Монгол хэлэнд бол бид нар ингээд хоёр тусдаа өгүүлбэрийг нийлүүлээд нэг өгүүлбэр мэт хэрэгэлдэг. Тэгвэл англи хэлнээс ч гэсэндээ бүгдээрээ нийлмэл өгүүлбэрийг хэрэгэлдэг. Тэгэхээр тэр маань ямар хуу бүтэцтэй байх вэ гэхээр төлөнгийнхэн мэддэг үйл эзэн, үйл үг, тусагдхуун гэдэг өгүүлбэрийн бүтэц байгаа. Энэ шиг бас үйл эзэн, үйл үг, тусагдхуун гэдэг хоёр тусдаа өгүүлбэр. Энэ болохоор өгүүлбэр 1, энэ болохоор өгүүлбэр 2 гэж болно. Хоёр тусдаа өгүүлбэрийг бид нар холбох үгээр холбочихдог. Монгол хэлэнд бол бид нар аягүй амархан холбоотой тий. Би гэрээсээ гарч байхад иж байхад дүү ороод ирв гэж ярьж байгаа юм болохоор монгол хэлэнд болохоор бид нэр үйл үг дээрээ шууд за ямар нэгэн залгуур залгаад хоёр дахь өгүүлбэр рүүгээ холбочдөг байна. Жишээлбэл би гэрлүүгээ хараад хувцас солив гэх юм бол яад гэдэг төсөл ороод ирчихэж шүү дээ. Харин англи хэлэнд яад үгээ гэхээр үйл үгийг тэгж янз бүрээр хувиргахгүйгээр хооронд нь холбох үг ашиглаж хувиргадаг. Холбох нүд нь ямар үгнүүд байж болох вэ гэхээр жишээлбэл and or энэ холбох үгнүүдийг хэдүүлээ яаж сэржүүлж болох вэ гэхээр fan boys гэдэг үгний эхний үсгүүдээр цэжүүлчихэж болно. F гэдэг маань for, A гэдэг маань
and nor but are yet so гэх мэтчлэн энэ үгнүүд байх юм бол буюу fanboys гэдэг үгний эхний хөлсгүүдээр хэдүүлээ тэржлэн эдгээр үгнүүд байх юм бол бид нар энэ чинь нийлмэл өгүүлбэр юм биш үү гэж болно гэсэн үг. Буцаад хэдүүлээ текст рүүгээ очиод харах юм бол хэдүүлгийнхээ өгүүлбэрт but гэдэг холбох үг байна. Тэгэхээр энэ холбох үг энэ чи байгаа юм чинь хэдүүлээ энэ чинь нийлмэл өгүүлбэр юм байна гэж таних нь. Тэгэхээр хэдүүлээ нийлмэл өгүүлбэрийг яаж хэрэглэдэг вэ гэхээр маш амархан. Нэг эхний өгүүлбэрээ хэллээ, холбох үгээ бичлээ, хоёр дахь өгүүлбэрээ бичнэ. Жишээлбэл she was sick. Тэр өвдчихсэн байсан. She couldn't go to school гэдэг энэ өгүүлбэр байлаа гэж дээ. Тэр өвчтөй байсан нэг өгүүлбэр. Тэр хичээл рүүгээ явж чадаагүй гэдэг ийм хоёр тусдаа өгүүлбэрийг хэдүүлээ нэг өгүүлбэр болгоо нийлүүлж. Яагаад гэх юм бол энэ чинь хоёр адилхан үйл хийсэн биш. Тэгэхээр бид нар би гэртээ үлдсэн, би гэрээ цэвэрлсэн гэж хараа айгу модон сонсогдож байгаа сте тийм учраас үйл хийсэн адилхан байгаа юм чинь хэдүүлээ энэ хоёр өгүүлбэрийг нийлүүлээ бичиж яагаад болохгүй гэж. Тийм болохоор саяны холбох үгнүүдээсээ бодоод аль нэгийг нь орлуулна гэсэн үг. Тэр өвчтөй байсан болохоор ямар тааж сургууль руугаа явж чадаагүй гэж хэдүүлээ бодчих юм бол нөгөө нэг холбох үгнүүдээсээ аль нэгийг нь буюу миний хувьд болохоор so-ыг сонгоч. Тэгэхээр энэ өгүүлбэр маань юу болж байгаа вэ гэхээр so she couldn't go to school. Тэр өвдчихсэн байсан болохоор хичээлдээ явж чадаагүй гэсэн өгүүлбэрийг бол биднэрт бий болгож байгаа бахна. Энэ бол энгийн нийлмэл өгүүлбэр байлаа. Тэгэхээр нийлмэл өгүүлбэр маань бас дотроо хоёр багтдаг. Тэгээд хэдүүлээ цаашлаад арай өөр төрлийн өгүүлбэрийн бүтцийг бол харах болно. Гэт хэдүүлээ ямар ч тач хоёр өгүүлбэрийг нийлүүлж хэрэглэдэг байна. Маш амархан тий. Тэгэхээр таад маань комент хэсэгт өөрсдөө нийлмэл өгүүлбэр зохиогоод үзээрэй. За тэгэхээр бидний хамгийн ихний өгүүлбэр маань болохоор many types of animals migrate. Хоёр дахь өгүүлбэр нь болохоор but bird migration in particular has fascinated by observers for centuries гэдэг хоёр өгүүлбэр байгаа хэрнээ. Ингээ хоёр хуваалцах юм бол өгүүлбэр маань орчуулахад арай амархан болчихно дээ. Нөгөө нэг урт өгүүлбэр маань арай багасаад ядаж хоёр тусдаа хэдүүлээ өгүүлбэр орчуулах шаардлагатай болчихлоо. Хоёр хуваачлаа гэсэн. Many types of animals migrate. Маш олон төрлийн амьтад нүүдэлтгээ. За энэ ч орж ирж байгаа off бол in гэсэн утгыг илэрхийлдэг штэ монгол хэлний харьяалгын ялгал гэсэн. Is-ийн оронд хэрэглэж болно гэсэн. Many types of animals migrate. Маш олон төрлийн амьтад бол нүүдэлтгээ. Тэгэхээр энэ өгүүлбэрийн үйлийн эзэн нь many types of animals migrate гэдэг маань үйл үг болж тарах нь. Харин батын араас орж ирж байгаа хоёр дахь өгүүлбэрийн үйлийн эзэн болон үйл үгийг хэдүүлээ бас олох ажилтай гэсэн. Bird migration in particular has fascinated observers for centuries. За bird migration шувууны нүүдэл нь in particular ялангуяа has fascinated гэх юм бол биднэрт perfect tense дээр бичигдсэн байна тийм үү? Perfect tense дээр бичигдсэн юм чинь тэгсээр байсан гэсэн утгыг бол биднэрт илэрхийлж байгаа гэсэн үг. Тэгэхээр has fascinated by observers for centuries. Ажиглагчид гэдэг нь болохоор судлаачдыг хэлж байгаа нь. Судлаачдаар хэдэн зууны турш century гэдэг нь болохоор 100-ыг хэлдэг. Centuries гэх юм бол хэдэн зууны турш гайхшрагцсаар ирсэн. За тэгвэл маш олон төрлийн амьтад нүүдэлдэг. Гэхдээ шувууны нүүдэл нь ялангуяа хэдэн зууны турш ажиглагчдыг гайхшруулсаар ирсэн гэдэг ийм өгүүлбэр байгаа хэрнээ. За энд надад айгу урт өгүүлбэр гарчнэ. Ямар өгүүлбэр вэ гэсэн чинь migration is an excellent example of how nature has responded to the biological imperative for species to evolve and spread out into all possible ecological niches that can provide the conditions necessary for species to breed and raise young гэдэг маш урт өгүүлбэр. Хэдүүлээ энэ урт өгүүлбэрийг хамтдаа орчуулцгаая. За энэ дэр хэдүүлээ class гэдэг зүйлтэй танилцсанаа. Class гэдэг маань юу вэ гэхээр adjective ч байж болно, noun ч байж болно, adverb ч байж болно, ямар нэг юмны clause байна гэдэг маань тэнцээ дотор нь үеилэг байгаа. Тэгээд энэ clause нь бүгд нийлээд би монгол хэлэнд би хоол эзэн гэж ярьж болно. Энэ маань би гэдэг үлийн эзэн, хоол гэдэг тусаг тууныг эзэн гэдэг үйлдэлийг хийж байна гэж ойлгодог тийм үү. Тэгвэл бид нар монгол хэлэнд юу гэж хэлж болох вэ гэхээр би амттай хоол эзэн гэж ярьж болдог. Амттай гэдэг маань яах нь вэ? Бид нар энэ хоол гэдгийг тодорхойлж байгаа тэмдэг нэр тийм үү. За одоо маш сайн сонсоорой. Тэгвэл би ээжийн хийсэн хоолыг эзэн гэдэг монгол хэлний өгүүлбэр байна. Энэ өгүүлбэрийн бидний хамгийн гол үйл үг маань юу вэ? Энэ өгүүлбэр маань биднэрт юу хэлэх гэж байна вэ гэдгийг бүгдээрээ монгол хэлээрээ бодох гээд үзэх юм бол би ээжийн хийсэн хоолыг эзэн. Бидний логикоор бол монгол хэлний хамгийн гол үйл үг маань хамгийн сүлд орж ирдэг. Тэгэхээр бидний гол үйл үг маань чи эзэн болж тарах нь. Би ээжийн хийсэн хоолыг эзэн. Би ямар хоол эзэн? Ээжийн хийсэн хоолыг эзэн. Үйл эзэн хин? Би юу хийсэн?
эзэн би юу гэсэн? Ээжийн хийсэн хоолыг эзэн. Би юу гэсэн? Амттай хоол эзэн. Хоёулаа хоол гэдэг тусагдах хүнтэй нэг нь айжигтэй буюу ганцхан тэмдэг нэрээр тухайн нэр үгийг илэрхийлчихсэн байгаа бол амттай хоол гэж илэрхийлчихсэн байгаа бол нөгөөх нь ээжийн хийсэн хоол буюу adjective class-аар тухайн нэр үгийг илэрхийлчихсэн байна. Ямар хоол юм? Ээжийн хийсэн хоол. Би найзтайгаа уулзсан. Ямар найзтайгаа уулзсан? Өчигдөр хөлөө хугалчихсан найзтайгаа уулзсан. Найзыгаа эргэв гэх юм уу те. Өчигдөр хөлөө хугалчихсан найзыгаа эргэв. Гол үйлдэл маань тийч бид нарт юу хэлэх гээд байгаа? Найзыгаа эргэв гэдэг үйлдэлийг хэлэх гээд байгаа нь шүү дээ. Ямар найзын хөлөө хугалчихсан найз. Гэх мэтчлэнгээр бид нар амьдрал дээр ер нь бол альва зүйлийг ганцхан тэмдэг нэрээр болол илэрхийлдэггүй тийм үү? Хөөхөн хүн, ухаантай хүн юу байдгийг азтай явдал, азгүй явдал гэх мэтчлэн ганцхан үгээр илэрхийлээд байдаггүй. Бид нар альва зүйлийн шинж байдлыг ямар гэдэг асуултанд хариулахдаа бүтэн үеилэгтэй өгүүлбэрээр илэрхийлж болдог. Үүнийгээ бид нар clause гэж яриад байгаа. За тэгвэл ямар хоол идсэн? Амттай хоол идсэн. Ямар хоол идсэн? Ээжийн хийсэн хоолыг идсэн. Бүгдээрээ ямар гэдэг асуултанд хариулагддаг тэмдэг нэрийн үргийг гүйцэтгэж байгаа. Тэгэхээр adjective clause, noun clause, adverb clause гэдэг маань adjective clause гэх юм бол нэг тэмдэг нэрийг биднэрт илэрхийлж байгаа. Noun clause гэх юм бол биднэрт нэг нэр үгийг илэрхийлж байгаа. Тэгээд adverb clause гэх юм бол биднэрт нэг дайвар үгийг илэрхийлж байгаа л гэсэн үг. Тэгэхээр ээжийн хийсэн болон амттай гэдэг энэ хоёрыг хоёлаа тэмцүү гэж ойлгож болно англи хэлэнд. Тэгээ бид нар энийг хөвчлэн юугаар ялгадаг вэ гэхээр дэлгүүр үгнүүд байдаг. Ямар дэлгүүр үгнүүд байдаг вэ гэхээр жишээлбэл who, that, which гэх мэтчлэн эдгээр холбоос үгнүүдийн ард ороод ирчихсэн байх юм бол эдгээр маань биднэрт тухайн adjective clause, noun clause, adverb clause гэх мэтчлэн классуудыг илэрхийлж байгаа гэсэн. Классууд маань тусдаа болол маш том хичээл болж ордог. Гэтэ хэдүүлээ болол иймэрхүү юм байд юм байна гэд ихний ээлжинд ойлгочиход болно. Текстэн дээрээсээ гарч ирэх болгоно ингэж хэрэгэлт юм байна гэд илүү ойлгоод явах боломжтой. Тэгэхээр ямар тааш төлөө adjective clause, noun clause гэдэг юм байд юм байна гэж мэдчихлээ. Тэгээд өгүүлбэрийг маань эдгээр зүйлүүд маань бас яг айгүй урт болгоод өгчдөг байна шүү дээ. Хэдүүлэнгийн хандлагыг нэрвүүлээд байдаг байна. За тэгэнгүүтээ энэ дэлгүүр үгнүүд дээр нэмэгдээд өөр ямар дэлгүүр үгнүүд байж болох вэ гэхээр have, what гэх мэтчлэн энэ үгнүүд ч гэсэндээ өгүүлбэрийн дунд орж иж бидний толгойг эргүүлдэг. Эдгээр маань л адэрхээр noun-тай тэнцүү байдаг. Эдгээр маань болохоор их хөвчлэн adjective-тай тэнцүү байдаг гэдэг хэдүүлээ эхний ээлжинд бодчихъя. Тэгэхээр have, what гэх юм бол гэдэг юм ороод ирчихсэн байх юм бол бүгдээрээ нийлээд нэг нэр үг юм байна. Who, that, which гэсэн байх юм бол бүгдээрээ нийлээд тэмдэг нэр гэсэн үг юм байна. За энэ одоохондоо жоохон тайлд ойлгомжгүй санагдаж магадгүй. Тэгэхээр хэдүүлээ текст рүүгээ буцаад авчия. Migration is an excellent example of how гэж. За энэ have-ийн араас орж ирсэн бүх зүйл маань нэг нэр үгтэй тэмцэнэ. Тэгвэл энэний ард орж ирсэн бүгдээрээ нийлээд биднэрт нэг нэр үгийг илэрхийлнэ гэсэн. За тэгвэл энэ нэр үг маань биднэрт ямар үгийг илэрхийлэх гээд байгаа нэр үг юм бэ гэдгийг хэдүүлээ олцгоё. Migration is an excellent example of. За тэгвэл нүүдэл болол гайхалтай жишээ юм аа. Нэг юмны жишээ юм аа гэдэг өгүүлбэр байна гэсэн. Яг гайхалтай юуны жишээ юм бэ гэдгийг энэ дээрээс хэдүүлээ олно гэсэн. Тэгэхээр энэ асуултаа ч гэсэндээ бодоод үзэх юм бол гайхалтай юуны жишээ юу гэдэг асуултыг асууж байна. Юу гэдэг асуултанд юу хариулагддаг вэ? Нэр үг хариулагддаг. Тэгэхээр яг энэний араас have гэдгийн араас хэдүүлээ тэр чигээрээ нэгдэн нийлээд нэг нэр үгийн үүргийг гүйцэтгэнэ гэсэн үг шүү. Хэдийгээр энэ чинь уйлаг байсан ч гэсэндээ бусад найзуудтайгаа нийлээд нэг үгийн үүргийг гүйцэтгэнэ. За how nature has responded to the biological imperative for species. За энэ дээрээс төлөө хэд хэдэн шинэ үнүүдийг эхлээ харч шинэ үгээ мэдгүйгээр л харьцуулах боломжгүй тийм үү? Respond хариултал үзүүлэх biological биологийн imperative шаардлага species төрөл зүйл evolve хөгжих, spread out, тархах, ecological niche гэдэг нь экологийн орон зай. Экологийн орон зай гэдэг маань болохоор тухайн экологийн энэ хэлхээнд ямар орон зай илэрхийлж байгаа вэ гэдгийг хэдүүлээ ecological niche гэдгээр ярьдаг. Condition гэдэг нь нөхцөл байдал, necessary шаардлагатай, species spread, үржих, raise young үр төлөө өсгөх гэсэн утгуудыг илэрхийлдэг ийм үгнүүд байна. За тэгэхээр хэдүүлээ эхнээс нь эхлээд харцгаая. Migration is an excellent example of how nature has responded. За хэрхэн nature байгаль хариултал үзүүлсэн бэ гэдгийн гайхалтай жишээ юм аа. За юу байгаль хариултал үзүүлчихсэн бэ гэхээр responded to biological imperative. За энэ биологийн шаардлагад хариултал үзүүлсэн гайхалтай жишээ юм аа. For ороод ирчих юм бол бид нар ямар нэгэн зүйлийн зорилгыг илэрхийлдэгэ гэж ярьжсэн. За тэгвэл юуны төлөөх биологийн шаардлага юм бэ гэсэн чинь species to evolve төрлүүдийн хөгжих
and spread out болон таарах биологийн шаардлага юм байна. За хаашаага таарах вэ гэсэн чинь into all possible ecological niches. Бүхий л боломжтой экологийн орон зай руу тархах болон хөгжих биологийн шаардлагад байгаль хэрхэн хариулт үйлдэл үзүүлсэн гэдэг үйлбэр явж байна. За тэгвэл ecological niche гэсэн чинь араас нь data ороод ирчихсэн. За хэвлээ түрүүний ярьсан зүйл рүүгээ буцах юм бол бид нэр татаар юуг илэрхийлдэг вэ гэсэн чинь adjective class-ыг илэрхийлдэг гэж ярьсан. Adjective class-ыг илэрхийлдэг юм чинь энэний араас орж ирсэн бүх зүйл урталтаа орж ирсэн нэр үгийн буюу ecological niches гэдэгт нэмэлт мэдээлэл өгч байгаа хэрэг. За тэгвэл ямар экологийн ниш вэ гэсэн чинь provide the conditions гэж байна. За тэгвэл нөхцлөөр хангаж чаддаг экологийн орон зай маань ямар нөхцлөөр хангаж чаддаг гэсэн чинь necessary for species. За тэгвэл шаардлагатай нөхцлөөр хангаж чаддаг юунд шаардлагатай нөхцлөөр хангаж чаддаг гэсэн чинь төрлүүдийн species төрлүүдийн breed үржих болон үр төлөө үүсгэхэд шаардлагатай нөхцлөөр хангаж чаддаг экологийн бүхий л боломжит орон зай руу тархах болон төрлүүдийн хөгжих биологийн шаардлагад байгаль хэрхэн хариу үйлдэл үзүүлж байгааг харуулсан гайхалтай жишээ бол нүүдэл юм а гэдэг юм өгүүлбэр байсан байна. За тэг хэдүүлэнгийнх нь нөгөө өмнөх хичээл дээр ярьжсэн араас нь эхлээд орчуулна гэж ярьжсэн тэрийг манд баттгсан өгүүлбэр шүү дээ. За тэгвэл хэдүүлээ дахиад технээс нь энэ өгүүлбэрийг харах юм бол за migration is нүүдэл бол гэдэг хамгийн ихний үйл эзэм бол байранда байгаа ч тийм төрлүүдийн хүүхдээ өсгөхөд зориулсан шаардлагатай нөхцөл байдлаар хангасан бүхий л боломжтой экологийн орон зайд тархах болон төрлүүдийг хөгжих биологийн шаардлагатай байдалд байгаль хэрхэн хариултал үзүүлж байгаагийн гайхалтай жишээ юм а. За тэгээд энэ бол маш урт өгүүлбэрээс нь та бүхэн маань илүү гүнзгий судлахыг хүсэх юм бол энэ өгүүлбэрийг өөрсдөө сайн уншаад анализ хийгээд үзээрэй. Тэгээ мэдээж хамгийн ихний урт өгүүлбэр юм чинь хэцүү санагдана. Гэхдээ маш олон давтах юм бол гарт ороод хэдүүлэнд нь харахад илүү амархан болоо бүгдээрээ энэ урт өгүүлбэрийг орчуулж чаддаг болно шүү. Тэгэхээр битгий шантраарай. Англи хэлний нэг хитгэн гол хэдүүлээ цөмийг л ойлгочих юм бол тэр цөм маань л ингээ байнга дутагдаад байдаг учраас ерөөсөө шантарч болохгүй. Гол дүрмүүдийг мэдчих юм бол яг тэр дүрмүүдийн ашиглаад нэрийг орчуулад авах учраас айгүй хурдан ч орчуулдаг болно. Энэ бичлэгийн дараагийн бичлэгүүдийг үзхийг хүсэх юм бол та бүхэн маань subscribe хийгээд лайк дараарай. Тэгээ бүгдээрээ дараагийн бичлэгээрээ олцгаая.